За 3 асуулт асууя. Нэгдүгээрт нь өртөө холбоотой. Төв банкны тухай хуулийн 38 эсрэг 1 дээр болохоор пассив нь активын хөрөнгөөсөө хэдэрсэн тохиолдолд засгийн газар үнд цас гаргана гэсэн ийм залт байгаа. Тэгэхээр 2024 оны төв банкны балансыг харахаар 4.9 буюу бараг 5 их 80 буюу одоогийн нөрийн бараг 10% тэнцэх хэмжээний засгийн газрын үнд цас гаргахаар ийм хуулийн залт байгаа. Энэ талаар Монгол банк сангийн яам ямар шүү байдлаар ажиллаж байгаа вэ? Энэ талаар яриа өөрөө энийг шийдэл гаргах ийм явц байгаа юу гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр инфляцийг 5-аас доошгүй түвшинд хадгална гэсэн ийм зорилт байгаа. Тэгэхээр төсвийн хүрээний мэдээлэл маань засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө нийцэх ёстой. Тэгэхээр оруулж исэн төслөөр харахаар 7, 6.4, 6 гэсэн байдлаар тодорхойлсон буюу 5% гэсэн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс өөр хэмжээний төсвийн хүрээний мэдээлэл оруулж ирсэн байна. Энэ талаар бас тайлбар авъя. 3-дугаарт нь эдийн засгийн өсөлтийг 6% байхаар төлөвлөсөн байна. Энэ дээр уул уурхайн болон уул уурхайн бус салбаруудын өсөлтийн ялгаануудыг нь хэдэн хувь нь уул уурхайн өсөлтөөс хэдэн хувь нь уул уурхайн бус салбарын өсөлтөөс орж ирэх энэ талаар мэдээлэл өгөөч. Ийм 3 асуулт. За инх төвшин гишүүний асуултанд хариулъя. 26 оны эдийн засгийн өсөлтийг тооцохдоо бид нар бол уул уурхайн салбарын өсөлтөө 9.9% гэж харж байгаа. Уул уурхайн бус салбарын өсөлтийг бол 3.1 уул уурхайн бус салбар нь бол 5.3% та. Энэ дотор хөдөө аж ахуйн салбар нь 3.9%, уул уурхай 9.9%, боловсруулах үйлдвэр 5.1%, цахилгаан ус бол 10.6%, барилгын салбарын өсөлтөө нэлээд өндөр харж байгаа 17.1 гэж. Яг гэвэл бид нар одоо үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр 150 мянган айлын орон сууцны хөтөлбөрөө батлна гэж оруулж байгаа. Энтэй уялдуулаад барилгажуулах ажил, барилгын салбарын өсөлтийг бол нэлээд түлхэж явна гэсэн юм төлөвлөлттэй байна. Худалдааны салбарын өсөлтийг 6.5, тээвэр 4.4, үйлчилгээний бусад салбар 3.8, цэвэр татвар 5.7 гэсэн ийм төлөвлөлттэй байгаа. Бараа үйлчилгээний үнийн өсөлтийн тухайд бол бид нар 28 ондоо 6% аваачна гэсэн ийм тооцоол гарч байна. Яагаад ийм өөрчлөлт орж байна вэ гэхээр энэ худалдааны дайнтай холбоотойгоор бараа бүтээгдэхүүнүүдийн үн бол маш их хөдөлж байна. Өсөлт бол илт анзаарэгдэж байна. Тийм учраас бол манад орж ирж байгаа шүү дээ. Манад нөлөөлж байгаа. Жишээлбэл одоо хэдэн эдийн засаг идэвхжил өндөртэй байхад манайх бол импортоос асар өндөр хамааралтай амьдарч байна л да. Тэгэхээр бол импортоос хамааралтай улс орны хувьд манай гол нийлүүлэгч нь хятад улс байдаг. Хятад улсын, Японы, Солонгосын бараа бүтээгдэхүүнүүдийн Америкт орж байгаа нэвтрэлт багаснаа гэдэг ийм тооцоол байна. Багасаад ирэх юм бол үйлдвэрлэл нь буурна, үйлдвэрлэл буурах юм бол өртгөн нэмэгдэнэ, өртгөн нэмэгдэхээр манад нийлүүлж байгаа барааны үн бол өсөөд явах ийм дүр зураг бол харагдаад байна гэсэн ийм одоо тооцоол нэгдүгээрт хийж байгаа. Хоёрдугаарт бол эрчим хүчний салбар либералчлагдахаар цаашаага саяны өссөн үн бол буурах тренд бол байна. Нөгөө талд нь дулааны үн гэдэг зүйл байна. Дулаан бол өнөөдөр дандаа алдагдaltaй явж байгаа. Тэгэхээр энэ бол ашигтай явахгүйгээр орон сууцчуулалт өөрөө байхгүй болчихж байгаа. Тэгэхээр орон сууцны салбарын өсөлтөө хараад бид бол дулааны нийлүүлэлтэн дээр бол яалтчгүй шийдвэр гарах юм байна гэдэг ийм зургийг бол харж байгаа гэдгээ хэлье. Тэгээд Монгол банкны та холбоотой асуудал дээр сангийн сайд хариулна. За тэр төв банкны хуулийн дээр тийм залт байдیں۔ За тэр бол 1990 онд ерөөсөө бид арилжааны банк төв банктай болох юм хоёр шаталтай системээс л анх бий болсон суур ойлголттой. Ер нь бол улсын төв банкны хуулиуд дээр ийм залтууд байдаг. Тэр нь юу вэ гэхээр ер нь яг засгийн газрыг хариуцлагажуулж байгаа санаа юм байна. Өөрөөр хэлбэл одоо дан ганц төв банкны бодлогын хүнд захирагддаг инфляц гэж байхгүй шүү. Дан ганц одоо төв банкны бодлогоор хязгаарлагддаг, зохицуулагддаг
холбогддог валютын нөөц гэж байхгүй шүү. Засгийн газар энэ дээр тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээх ёстой шүү. Төлбөрийн тэнцлээрээ дамжуулаад, гадаад худалдаагаараа дамжуулаад. За тийм учраас тодорхой хэмжээний хариуцлага одоо засгийн газар заавал үүрлцэх ёстой гэдэг тийм нэг уяа байдаг. За тэгвэл тэрний дагуу бол одоо засгийн газар тэнд алдагдлыг хаах ч юм уу тэр одоо эрсдлээс төсвүүдээс тэгэхээр тэрийг бол өмнө нь бол тийм зохицуулт хийж байгаагүй зүгээр цаашдаа яах вэ гэдгийг бол бид бас ярих ёстой. Энийг бол улсын хурал дээр ярих ёстой. За засгийн газар дээр төв банктайгаа бүгдээрээ сууж байгаад энийг бол ярилцах ёстой. Гэхдээ өнөөдрийн хуримтлагдсан засгийн төв банкны одоо тэр бодлогын зардал гэж хэлэх оновчтой юм байна. Тэр хуримтлагдсан алдагдлын ер нь нэг 90 гаруй хувь нь бодлогын хүний. Эсвэл одоо аншийн дэвштгэл. Өөрөөр хэлбэл төв банкны валютын нөөц нэмэгдэх тусмаа төв банк валютын аншийн алдагдлалд ордог. Инфляц нэмэгдэх тусмаа одоо бодлого хатуурах тусмаа бодлогын хүний зардал нь өндөр нь гараад бодлогын одоо энэ зардал нэмэгдэж алдагдал нь өсч идэг ийм л зүйл юм байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийг докторжуулахын төлөө гаргаж байгаа л ийм л зардал гэж ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт дээр нэг тодорхойлолт асуулт байна. Тээврийн өсөлтийг 4.5 гэсэн өмнө бас төсвийн өрөөний мэдээлэл ярьж явах үед бас асууж исэн. Энэ тээвэр гэдэг дотор уул уурхайтай холбоотой тээврийн дотор яваад байгаа. Тэгэхээр энийг салгаж уул уурхайтай холбоотой тээвэрлэлд оруулж ялгаж байгаа юу? Энэ нь хэдүү байгаа вэ гэсэн нэг асуулт байна. Тэгээд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр уул нь яг хөтөлбөрүүд дээр энд нийцсэн байх ёстой гэхээр нөхцөл байдлууд мэдээж олон шалтгаанууд байгаа. Тэгэхээр яг эндээ нийцүүлээд одоо ямар зохицуултууд, ямар тохиргоонууд хийх юм гэдэг байдалтай уулна уялдуулж явах ёстой мó гэсэн одоо бодол байгаад байна. Тэгэхээр инфляцийг 5-аас доош түвшинд хадгална гэдэг үйл ажиллагааны хөтөлбөр дээрээ заасан. Одоо болохоор ингээд ийм нөхцөл байдлаас ингээд одоо энэ давхаас үр аргагүй болж байна гэдэг яг зөв тайлбарлаад ойлгож байна. Тэгээд өөр ямар нэгэн сонголт байхгүй байсан бол ингэж явуулах гэж. За гишүүний асуулт нэрлүүлээ. Эдийн засгийн хөгжлийн яамны макро эдийн засгийн боловсролын үзлэлийн даргын хямглаа. За тээврийн өсөлтийн хувьд бол уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх ачаа тээвэр орж байгаа. Төмөр замаар нийт 26-53 сая тонн ачаа тээвэрлэхээс 38 сая тонн уул уурхайн бараа бүтээгдэхүүн байна. Авто замаар 26 онд нийт 90 сая тонн ачаа тээвэрлэхээс 83 сая тонн нь мөн уул уурхайн ачаа тээвэр байгаа. Ерөнхийдөө өсөлтийн хувь нь бол яг энэ дүнтэй жишээд хуваагдаж олж байгаа гэсэн. Тэгээ яг энэ нөгөө өсөлтөө зэгцтэй ойлгохуднаас энэ баялагын хараалттай холбоотой асуудлуудаас үүдээс энэ уул уурхай болон уул уурхайн бус салбарын өсөлт гэдэг. Тэгэхээр энэ уул уурхайтай холбоотой тээврийн эсхийг уул уурхай руу оруулж болохгүй. Энэ угаасаа энэ өртөг нэмэгдүүлэх сүлжээний чинь нэг хэсэг учраас цаашдаа энэ чиглэлээр арга хэмжээ их бодол байгаа юу гэж асуумаар. Энэ статистик тооцдог аргачлал үндэсний статистикийн орон дээр хийгддэг. Нийт улсуудын тээврийн салбарын харьцуултыг хийхэд бол ингэж тээврийн салбаруудад нь хувааж үздэггүй. Яг л тийсэн ачааныхаа статистикийг л харуулж явдаг. Энэ асуудал бол яг өмнө яригддаг байсан асуудал бол нөгөө төсвийн зарлагыг уул уурхайн бусынх нь өсөлтөөс давуулахгүй гэдэг үүднээс бол энийг уул уурхайхын салгах нь зөв юм шүү гэдэг асуудал яригддаг байсан. Одоо бол дүрм нь өөр болсон учраас яг л статистикийн гаргадаг тоонуудыг ашиглаад л явж байна. Тэг инх төвшин гишүүний саналыг бол би ойлгочлоо. Ерөнхийдөө уул уурхайгаас хамааралтай байгаа эдийн засгийнхаа тоог нэг базчаач гэж байгаа юм байна. Ингэжээж бид нар нөгөө үлдэж байгаа салбарынхаа өсөлтийг их зөв харах юм байна. Уул уурхай дагсан салбарын өсөлтөө уул уурхайн бус салбарын өсөлт гэж өөрснийгөө хуураад хэрэггүй шүү гэдэг ийм санал хэлж байна гэж ойлголоо. Бид нар бол яг энэ чиглэлээр дараагийн тооцоололдоо анхаарад энэ чиглэлийн тайлангаа тусад нь пепер болгоод гаргаад явъя гэж бодож байна.